За сайн байцгаана уу. Манай Numerology Mongolia пэйж 5-тай морилно уу. Энэ чиглэл бол 5 чиглэлийг үздэг. Яг оддын загвараар одоо энэ бүх юм ингээд мэдэж авч болно гэсэн үг. Тэгээ цифрын сэтгэл зүй гэдэг нь одоо тон зурхай астролог тэгээ сэтгэл зүй орсон байгаа хамт. Тэгээ бүгдийг нь маш гүнзгий үздэг. Та нар сэтгэл зүйч дээр хандах шаардлагагүй. Та нар өөрийнхөө тухай бүх мэдээллийг одоо энэ одноос авах боломжтой. За тэгээ энэ од дотроо 5 чиглэл байгаа. Одоо би хэм бэ? Миний одоо төрөлхийн бүх чанарууд. За 2 дахь гурвалжин дээр миний өөрийн хөгжүүлэх оюунлаг зүнсний одоо хөгжлийн процессын дээр явагдав. За тэгээд дараагийн 3 дахь гурвалжин дээр миний мэргэжил, миний авьяас би яаж өөрийгөө энэ дэлхийд харуулах, юу хийх тэр талаар харуулж байгаа. Тэгээд 4 дахь гурвалжин дээр бидний одоо харилцааны чиглэл байгаа. Угаасаа хүн болгоно одоо удмаа үлдээн хүүхдүүдийг төрүүлнэ. Тэгээ ямар хааны жил надад тохирох вэ? За эрүүл мэнд чухал бас хүн болгонд одоо хүүхэд насандаа ч гэсэн ингээд өвдөж үздэг тий. Тэр бүх юм яагаад ингээд өвддөг? Юунаас болсон ингээд харагддаг ийм онцлогтой байгаа. Тэгээд би бас одоо жил гаруй болж байгаа. Одоо энэ чиглэлээр судлаад бусдад заагаад үзээд ингээд яваа. Тэгээ ерөнхийдөө цаашаа задлаад үзвэл маш их мэдээлүүд байгаа. Тийм учраас та нар манай пэйжийг дагаад тэр мэдээлүүдийг дахиад цаашаа гүнзгий аваарай.